Гэхдээ та бүхэн боддоо хүнийг ингээ машинаараа дайраад дээгүүр нь гараад тэгээд бүр ингээд богино хавиргаас нь бусад бүх хавиргын нийгэмтэй ташраар нь хуг дайрч хайчаад бүр ямар ч ял шийтгэлгүй бүр ядаж 5,000 төгрөгөөс торуулахгүйгээр ингээд мултарч болно гэдэг. Ийм байх боломжтойг бол та нар итгэх үү? За тэгвэл та бүхэндээ яг энэ аимшигтай хостыг яг одоо ярьж өгье. Хотхонд болсон осол. 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр оройны 22 цаг 44 минутын орчимд Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг орон сууцны нэг нэр усгүй тийм хотхны их өвөр гэдэг дэлгүүрийн гадаа Бат Эрдэнэ хэмээх одоо 42 настай залуу сууж байсан байгаа юм. Нэг замын боржуур дээр. За энэ залуу яагаад тэр чинь сууж байсан бэ гэхээр мань ашаар бол тухайн орой бол нэг тодорхой хэмжээний жоох ингээд уусан. За тэгээ нилээн бас халж цогтсон. За тэгээд нөө монголчуудын нэг л жишгийн дагуу дэлгүүр рүү ороод нэмээд нэг шил арх авчаа гэдээ орсон чинь дэлгүүрийн худалдагч нь бол за Бат Эрдэнэ чи бол цогтсон байна. Харж амраа гэсний дагуу бол тухайн хүн бол гараад дэлгүүрийн гадаах давжаан дээр нэг тэр нэг цогтон хүмүүс ч ингээд нэг бордюр дээр ингээд нэг жоо температур алдаад суудаг шүү дээ. Ингээд сууж байсан байх. За яг тэр гайтай үед нь за 21 настай Дүлгөөн гэдэг залуу тухайн одоо хотхны хашаа руу одоо найзынхан Toyota Scion маркийн машинаар хүргэлт хийхээр уг хотхон руу орж таарсан байдгаа. За тэгэхээр альва хотхон руу орж байгаа хүмүүс одоо тэр зөв хүргэлт хийхээр орж байгаа хүмүүс одоо юу хийдэг вэ гэдэг зүгээр төсөөлө бодъё тийм ээ. Тэгэхээр амьдралдаа одоо анх удаа очиж байгаа өөрт нь очиж байгаагүй хотхон руу хүмүүс орохдоо яадаг вэ гэдгээр ихэвчлэн нөгөө хүргэлтээ авах чагаа хүн рүү уцаар яриад ордог үстэй. За байна уу? Хаа байна? За энэ хөврөд дэлгүүр мөн үү? Тийм энэ хажуугаар ингээ хаалгаар ингээ яваа орох уу? Ороод яах юм баруун зүүн ирэх үү? Хаашаа ийшүү гэд ихэвчлэн ингээ ярьдаг үстэй. Магадгүй яг л энэ жишгийн дагуу нөгөө Дүлгөөн гэдэг залуу чи явж байхдаа тэр боржуур дээр бэжээс сууж ясан тэр Бат Эрдэнэгийг харахгүйгээр машинаар дээгүүр нь гараа авчихсан. Toyota Scion маркийн автомашин одоо дүүхэн манай өөр дээр дайраад тэгээд бүр бүхэл бүтэн чэжэсгээр нь 2 дугуйгаа гаргаад ингээд гаргасан осол тухайд болсон байгаа. Хороол дундах замд болсон. Ямарваа нэг юм дээр машин барьж байгаа хүн ингээд дээгүүр нь гарахаараа яадаг вэ гэдгээр юу болов яаваа юу гэд машинаасаа буугаад гардаг үстэй, хардаг үстэй. Энэ юун саатай хоёрч үгээд. Тэгтэл нөгөө Дүлгөөн гэдэг залуу чинь зогсохгүйгээр бүр ингээд үргэлжлүүлж цаашаа яваад 2 дугуйгаараа хоёулангаараа дээгүүрэнд гаргаад тэг хүн дарсаас мэдхгүйгээр цаашаа ингээд буланд хороод машин өсгөцөл тавихаар явчихсан байга. Яг энэ аимшигтай осол одоо ингээд хүнийг мөргөж байгаа дээгүүр нь гарч байгаа энэ явдлыг тэр их өвөр дэлгүүрийнх нь харалтай байдаг тэр 4 давхрын тагтан дээр зогсож байсан одоо нэг хүн хараад хүүе чи хүн дайрстааш тэгж хашгирснаар энэ осол болсныг тэр Дүлгөөнч мэдсэн тэр чиг байсан хүмүүс бүгдээр мэдсэн байдаг. За ингээд хүн дайрсан гэдэг дуудлагын дагуу хэргийн газар цагдаагийнхаа ирсэн хэмжил хэмжилтээ хийсэн. Нөгөө Дүлгөөн гэдэг залууд чинь одоо дараагаар үлээлэхэд бол эргүүл гарсан. Жолоодох хэргийн өмнөх нь харсан чинь жолоодох хэрэгтэй байна гэдэг юм гарсан. За нэгэнт ингээд жолоодох хэрэгтэй юм хүн ингээ хүн дайрчихсан. Тэгээд дайруулсан хүн нь шууд газар дээр нам өвчгээгүй учраас бол тухайн Дүлгөөнөөс бол одоо нэг байцаал мэдүүлэг аваад гэрлүүнд шууд явуулчихсан байдаг. Нэг ч өдөр хориогүй гэсэн үг. Нөгөө дайруулж хохирсон Бат Эрдэнэ хэмээх залууг болохоор шууд төргнийхээ аваад гинтлийн эмнэлэг рүү аваачиж одоо тухайн үед бол хагалгаа хийсэн. Тэгээд тухайн үедээ богино хавирганаас босод одоо бүх хавирганууд нь 2 хууралтай. Тэгээд даал игэмний ясн бас хугарсан. Ер нь бүтэн юм ер нь байхгүй. За ингээд нөгөө Бат Эрдэнэ та бүхэнд одоо хагалгаа хийсэн зургийг та бүхэн харж байна тийм ээ. Хавирга болгонд нь ингээд бэлгээ хийчихсэн байгааз. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиход тухайн үед үзүүлээд ингээд яхад би тэд ингээд нэг арамын л ингээд босголоо шүү. Ингээд босглоо дотор нь одоо ингээд дотор хэрэгтэй тус алдалт энэ нь бол ямар байгааг нь бид нар мэдэхгүй. Та нар уулзуулах юм байгаад уулзуулаарай гэж тухайн үед тэгжсэн. Тэгээд би тэд тухайн үед ээжтэй хэлж чадаагүй. Ээжтэй хэлж чадаагүй ингээд осолд орцны хэлж мэдэхгүй байжгаад
хайжмаар манай дүү ингээд осолд орсон байна гэдгийг ингээд хэлсэн. Ингээд ийм аимшигтай ингээд хүн бэртээд тэр хүн бол хагалгааны хийлгээд дуусахад бол төлбөр нь нэг 5 сая гаруй төгрөг босон байгаа. Тэгээ түүнийх нь болохоор нэг 4 сая орчим төгрөгийн болохоор нэг эрүүл мэндийн даатгалаас ягаад тэр нэг Бат Эрдэнэ гэдэг иргэн чинь ажилдаг. Тэгээд нөгөө нэг компаниас нь ажил олгогч компаниас нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд төлчихсөн учраас тэр хүнд бол улсаас нэг 4 сая төгрөг нь орж ирээд эрүүл мэндийн даатгалаас орж ирээд зөрүү одоо нэг сая гаруй төгрөгийг нь одоо төлөө гэдэг зүйлийг эмнэлгийн зүгээс тавихад бол тэр дөлгөөн гэдэг тэр нэг гин буруутай итгэхэд бол тэр тухайн төлбөрийг төлсөн байдаг юм байна лээ. За одоо үнэс цааш үйл явдал эхлэхийн өмнө одоо бүгдээрээ миний одоо YouTube сувгийг дэмжиж та бүхэн маснууд лайкын дараарай, комент бичээрэй. Дээрээс нь нэмээд бүгд одоо ингээд subscribe гэдэг булан дээр тавчсан дээр дарцгаая. Үүнээс хойш Бат Эрдэнэ гэдэг айлын амьдрал бол там болсон. Мөрөөрөө ажиллаа хийгээд орлогоо олоод гэр бүлийн тэжээнд итгээд үр хөвгтөө өсгөөд хань ижлийгээ хайрлаад ингэ явж ирсэн элэг бүтэн сайхан гэр бүлийн амьдрал шууд энэ мөчөөс эхлээд дуусгар болсон. Ер нь бол юм ерөөсөө өргөж явж чадахгүй, явган алхаж чадахгүй. Тэгээд хүүхдээс дийлэхгүй, юм хугарах хацраас дийлэхгүй. Тэгээ нөгөө хавиргануудын бүгдийг ингээ хатцсан хоёр ингээ төмрөөр ингээ хатцсан. Тэгээ нийлүүлэл ингээд хатцсан болохоор тэгээд ерөөсөө тэгж тухтаа суух, амьсгаадах тий янз янзын тийм шин чимдэгтэй гэмтлийн олныг яасан юмуд нь л ерөөсөө тайван байлгаагүй ерөөсөө манай дөө хоёр охинтой баг охин нь одоо 4 настай том нь одоо 11-р анги тэгээд орон сууцны конторт ажилладаг байсан. Тухайд ажиллаа хийгээ явдаг гэсэн. Зөв зүгээр байгаа хүний амьдралыг орвонгоор нь л эргүүлсэн. Тэр жолооч бол орвонгоор нь эргүүлээл эрүүл мэндийн хувьд ч тэр гэр бүлийн санхүү бүх хувьд нь ч тэр орвонгоор нь эргүүлээл тэгэл орхицсан. Ер нь орхиол явцсан. Тэгээд эргэж халбогддогчгүй яадагчгүй тийм л хүн байгаа. Бат Эрдэнэ бол ажил хийх ямар ч боломжгүй болсон. Бүр хөдөлмөрийн чадвараа 100% алдсан гэсэн ямар ч чадваргүй болсон гэсэн үг. Дээрээс нэмээд тэр хүнд гэмтлийг аваад бүх хавиргаа игмэгээ хатуулсан сүудээд тэр хүний бие ингээд байнгын өвддөг болсон. Мэдээж маш их хэмжээний өвчин зовөр шаналгаатай байгаа хүн нөгөө өвчин намдаахын тариан сахуулаад эмчилгээний зардал одоо тэр ихнэрийнх нь олгоо цалин үс бүх юм нь уурсан. Мөрөөрөө явж ирсэн энэ гэр бүлийн амьдрал ингээд алга уруулахын зурд сүйдсэн гэсэн үг. Тэгээд гэмтлийн эмнэлгийн буюу эмч нарын буйнаад бид манай хөвдөө гайгүй босч ирсэн. Тэгээ босч ирээд 2 жил гарan тэрнээс хойш 2 жил гарan эмчилгээ үйлчилгээ бага эмнэлгүүдээр авч хийж байгаад 2024 оны 11 сард гэмтлийн холмоос нас барсан. Миний хамгийн бага дүү Дамжингийн Бат Эрдэнэ гээд манай дүү 88 оны залуу байсан. Одоо тэгээд 2 хүүхэд нь өнцөг харцсан баг охиноноод ингээл аваа гэл аваагаа хайгаад аав гэсэн гэл аваагаа хайгаад бурхнаас хүртэл аваагаа хайгаад суучин. Бурхнаас хүртэл аваагаа уугаал ихнэр нь хүртэл хэцүүлээ штэ. 2 хүүхэд өнцрүүлцсэн. Тэгэл ингээд орхичвол би явахгүй ингээд орхичвол ингээд орхигдох гээд нэг хуулийн гадна шүүхийн гадна ингээд үлдчихэд байгаа хгүй хүмүүст ингээд би яагаад 2 жил 6 сар ингээд хүлээсэн юм бэ гэх яагаад энэ хүнийг ингээд яваад нөгөө хүмүүсийн харьцгүй яагаад тэгэхээр эн чинь шүүхэн байна тий прокурор нь байна өмгөөлөгч нь байна тий ингээд бүх шат шатаараа үнэн зөв ингээд тодруулаад өгчих байх тий ерөөсөө энийг ингээд харахгүй байх гэсэн гүн бэлээ. За ингээд зүг зүгээр явж байсан айл гэрээс хүрүүлснийхээ төлөө энэ Дөлгөөн гэдэг залуу эрүүгийн ч тэр зөрчлийн тэр ямар ч хариуцлага нэгдүгээр хүлээсэнгүй. Би хараагүй байсан маа. Тэгээ би зүгээр л ингээд таншааны тагин дээр гарчлаа гэж бодсон гэж өөрөө тухайн үедээ ярьдаг. Өөрөө бол таншааны тагаас хүн дээр гарах таншааны тагин дээр гарах гэдэг чинь шал өөр хоёр асуудал байгаа байхгүй. Би тухайн үедээ хараагүй. Одоо хурал болгон дээр би хараагүй гэж ярьдаг. Хараагүй. Хэрвээ хараагүй хүнд арчхал юм бол ялгүй тийм ингээ үлдчихдэг юм байна. Ямар ч ингээд хууль арга хэмжээ авдгүй юм байна. Жолооны эрхийг хасдгүй юм байна. Торгуул өгдгүй юм байна тий. Төрчлийн хуулиараа торгодгүй юм байна. Ямар ч ял авдаггүй ингээд үлдчихдэг юм байна. Энэ хүн ерөөс ингээд одоо цөмөрө бодъё л доо. Машин барьцгаад хурд хэтрүүлэнгүүд бид нэр 50,000 гарт орохдаг.
машины цогцол олдохгүй байна гэж хэлээд бордюр зам явган хүний зам дээр нэг дугуйгаа давуулаад тавьчингууд 10,000 гард орчихдог. Гэхдээ тэгдэг үсттэй. Гэтэл бүхэл бүтэн хүний дээгүүр 2 дугуйгаараа гараад тэр хүнийг бүр ингээд хавиргын ташраар нь ингээд угаж гимтээсэн бүр тэр хүнийг өвлөд болгоцсон тэр хүн энэ үйлдэлийнхэн төлөө тэгвэл бүр нэг төгрөгөөр хорхуулаагүй. Монголын хууль нь ийм юм бэ. Ер нь бол орон сууцны хотон хороол дотор бол нэг 20 км/цагаас дээш хурдтай явахыг хориглоно гэсэн нэг тийм хуулийн заалт байдгаас биш. Энэ хотон хороол дотор явжгаад хүнийг дайрчих юм бол ямар ч тэр хүнд одоо ингэж тэр дорн газар дээр нам дайрч халаагүй бол ямар ч тийм одоо хуулийн санкц хариуцлага үүрүүлдэггүй тийм хуультай юм байна л да Монгол ус. Хоёрдугаарт хохирогчийн арга гэрийнхнээс нь бүр хүний урманд би танай гэр бүлийг цүүдгчлээ шүүжүүлээд нэг удаа хүнсээр уушлах гуйгаагүй гэж. Тэгээ хүний урманд тухайн хүн манай ээжээс нэг уучлалч гуйгаагүй. Би одоо ингээд уучлалт гуйхгүй хүн гэж юм чин гуйгаа тийм ингээд уушлаарай минь буруу байсан юм аа гэсэн бол бас арай өөртөө. Тэгэхэд ерөөсө тоодгүй ингээд 2 жил 6 сар яахчгүй ингээд өөрийнхөө юм хийгээл яваад идэг. Тоодгүй тэгэхээр тэр нэлээд том юмтай болол юм уу эсвэл том артаа болоод юм уу тийм нөлөөлдөг одоо шүүхэд шат шатны шүүхэд нөлөөлдөг хүнтэй байдаг учраас ингээд яваад идэв юм байна. Монголын хууль чинь ийм амар цоорхойтой юм байна. Зам дээр явжгаад хүний шууд газар дээр нам дайраал алцаагүй тохиолдолд одоо орон сууцны хотхон хороол доторч байдаг юм хааж гэдэг явжгаад хүн дайрч газар дээр л нам халаагүй тохиолдолд бүр ингээд торгохяач авахгүйгээр явдаг ийм аимшигын хуультай юм байна. Энэ хуулийг өөрчлөх ёстой юм байна гэдэг хэлээд байгаа байхгүй. Тэгээд нөгөө улсын ялагчин зайлвал шүүх хурал дээр хэлсэн юм байлээ л тий. Ингэж болохгүй, энэ хүнийг цагаатгаж болохгүй. Энэ дүлгөөнд ямар нэгэн байдлаар эрүүгийн хуульд заасан хүний амьсыг одоо санамсаргүйгээр хөнөөсөн гэдгээр ингэж яллах ёстой. Яагаад хүний амьдралыг ингэж хүний амьсыг хөнөөжөд хүнийг ингэж гэмтээчээд ялгаа үлдэх ёстой юм бэ гэдэг ингээд бүр тэнцээд багтанд шүүгч чи дугаа байжаа гэж хэлээл бүр цагаатах шийдвэрийг гаргаад анхан болон дав шатна гэд сулцсан байна гэж боддог. Магадгүй тэр шүүгчийн хүүхдийг ингээд дайрч халаад шүүгчийн нөхрийг нь шүүгчийн эхнэрийг нь шүүгчийн ээжийг нь ингээд харахгүйгээр дайрцсан юм аа гэдэг дээгүүр машинаар бүтэн гараад бүх авиргын шудж хаяад өхөлт хүргэсэн бол тэр шүүгч харин ингэж хидэд цагаатах байсан болов гэж асуумаар байна. Тэгээ Монгол улс маань нэг юм хуйлгүй Монгол улс маань эсвэл нэг танил талтай ч юм уу эсвэл магадгүй нэг тийм хүнд ингээд нэг хууль ялгууртайгаар үйлчлдэг нэг юм уу заваан залхаа байгаа тань л да. Тэгээ энэ байдал нь өөрчлөгдөөсэй гэдэг үднэс би энэ хүү жижигхэн контентыг та бүхэндээ хүргэлээ. Манай Монгол хүчлэлээр одоо дахиад дараагийн шат руу ингэ явнаа. Ингэ шийдэж болохгүй. За хүмүүст нь ингээд одоо юу болог сургамж болог тий. Яаж ингэж хүнийг ингээд хороочод амь насын нэг бүрлэх хэмжээнд ингэж хүрчээд ингээд орхиж болж байгаа юм. Яагаад тэгэхээр хүн ингээд зүрхэн өвдөө ч юм уу тий. Нэг жоох охин ингээд дугуйтаа ингээд явж яхад ингээд жолооч хүн ингээд дайрчих юм бол тий. Ямар ч би хараагүй гээл зүтгээд байх юм бол ямар ч ялгүй үлдчихэж чинь. Тэг би хэрвээ яагаад нэг жолооны курст хүний нүд хараануудыг шалгаад идэв харахгүй юм бол яах гэж тэр хараануудаа шалгаж жолооч би жолооч тэнцэн гэдэг үнэлэх авдгийг би бүр гайхаад байна. Тэгээ энийг шийдэж байгаа тэр хүнийг өөгшүүлж байгаа энэ хэрэгтэй холбоотой бүх хүмүүст гомдолтой энэ анханаас нь байцаалт хийж байгаа тэгэл явуулж байгаа тэр хүмүүс бүх одоо анхан шатны шүүгчд байна. Тэгэл дав задах шатны зүрх шүүгчд байна. Зүгээр л хохироод үлд гэж байгаа юм уу тий? Хохироод үлд гэдэг л тийм юм хэлээл ингээд сууж байгаа байхгүй. Тэгээ та бүхэн мөн энийг маш сайн шеэрж Монголын ард түмэн сайн түгээгээд өгөөрэй. Ерөнхийдөө энэ таны хүүхдийг хотон хороол дотор тоглох гэж явж байхад чинь хэн нэгэн дайрч давхиж ирээд дээгүүр нь гараад дайраад одоо газар дээр нам алахгүйгээр ингээд өглөөд болтол гинтэйчих юм бол ялгүй үлддэг хуультай юм байна шүү. Ийм муухай шудраг бус нийгмийг та хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа бол энэ бүхний төлөө дуу хоолойгоо өргөөрэй гэж уриалж байна.